Жогтын шударгаар шуурхай урд нураатай оргил мэдээлэл хөтөлбөр хийж байна. Яагаад одоо файл үрхий миний сошиалд сэвлэх ажлыг бол хийж байгаа. Ордлын нийтийн бас ухамсаргүй үйлдэлээс олж та яг энэ хавийн айд төхөд болох хохирч байна гэдэг. Орой мэнд үзэгчдээ чухлыг шударгаар шуурхай үргэн нураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна уу. Аймгийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 16 дугаар хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар аймгийн эдийн засаг болоод нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулж, 2019 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах талаар хэлэлцлээ. Засаг даргын зөвлөлийн хурлаар бас нэгэн анхаарал татаж байсан сэдв нь Орхон аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн тасалдсан ажлууд буюу тэг хувийн гүйцэтгэлтэй хангалтгүй 40% 10 ажлыг нэрлэсэн юм а. За эдгээрээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан зарим ажлуудыг дурдвал Эрдэнэт автовокзал барилгын хөрөнгийн их үүсвэрийг шийдвэрлэх байсан. За тэгвэл Баян-Өндөр сумын цагаанчлууд баг танил техникийн захын урд талд байрлах автотээврийн зорчигч үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшигч Анерт компани нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш гэрээгээ дүгнүүлээгүй зөрчил гаргасан тул газрын тухай хуулийн дагуу газрыг хураасан байна. Тиймээс гүйцэтгэлийг тэг гэж үзжээ. Мөн барилгачдын талбайг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тохижуулах үүнд 2016 онд барилгачдын 90 жилийн ойгоор барилгачдын талбайг тохижуулах хуралдаан зарлаж нийт 7 аж ахуй нэгж оролцсноос Цацраг арк компани эскиз зургаар шалгарч за ажлын зураг төсөв хийхээр гэрээ байгуулсан. За нийт төсөв төртгөн 670 сая төгрөг болсон. Одоогоор барилгачдын талбайг автовокзалаар ашиглаж байгаа бөгөөд автовокзалын газар төлөвлөлт хийгдэхгүй байгаа тул тус ажлыг хийгдэх боломжгүй буюу гүйцэтгэлийг тэг гэж үзсэн юм а. За 70% ажлууд бас нэлээд байна. За 70% ажлууд бол үлдсэн одоо 45 хоногийн хугацаанд сайн шахаад хийхэд бол одоо дуусч болох юм гэж бодоход цаана 40% ажлууд бас нэлээд хэд харагдаж байх юм. Энэ 40% гүйцэтгсэн энэ ажлууд маань бол энэ ондоо багтаж дуусах боломж байгаа юу? Нэгд. Хоёрт зарим нэг ажлууд бол энэ дээр бүр 0% гүйцэтгэлтэй ажлууд бас байна. Энэ 0% гүйцэтгэлтэй ажлууд маань үндсэндээ яагаад одоо энэ хийгдэхгүй? Бид бол одоо ямар ч үсэн энийг хийн гэж манай хүмүүс маань одоо төлөвлөгөө юмд оруулаад үндсэн чиглэлдээ оруулаад ингэж хийсэн байх. Тэгээ яагаад ингэж 0% гүйцэтгэлтэй болчихв? Яагаад хийх боломжгүй болчихв? Энэний тодорхой шалтгааныг бол тодруулж хэлж өгөөч гэсэн. Нийт биелэлтийн хувьд бол 89.6% гүйцэтгэлтэй гэж гарч байгаа. 89.6. За саяны тэг хувийн биелэлт 3 ажил байгаа. За тэгэхээр 3 ажлыг болохоор эхний жаргалсан цумын инженерийн шугам шилжийг шинжлэх энэ ажил дээр бол 18 оны төсөв дээр хөрөнгө оруулалт тавигдаагүй. Сумын хөрөнгө оруулалтын дээр тэр 6.6 сая төгрөгөөр одоо засвар хүртгэлийн ажил хийгдснээс өөр ажил бол байхгүй байгаа. За 70% ажлууд бол бид нар энэ дээр бол манай хэлц агентлаг газрууд бол бүгдээрээ он дуусал одоо үржилсэн гүйцэтгэлээрээ бол гаргаж байгаа. Тийм учраас 12 сарда багтаж дуусах ажлуудаа бол гүйцэтгсэн байдлаар бол энэ төлөвлөгөөнд туссан учраас цаашаагаа бол бусад ажлууд нэмэгдэхгүй гэж бол ерөнхийдөө болгож байна. Мөн гадаад дотоодын амрагч жуулчдын зорчих төр саатах хэсгүүдэд стандартын шаардлага хангасан эко жорлонгуудыг барьж байгуулах, за үүнд Баян-Өндөр уул, Эрдэнэт хаалга, Төв зам дагуу гэсэн 3 байршилд эко 0 шийдвэрлэх байсан юм а. За тэгвэл энэ онд байгаль орчин аялал жуулчлалын яам, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Орхон аймагт хэрэгжүүлж байгаа ногоон эдийн засгийн санаачлах тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хот огжуулах газар нь аялал жуулчлалын амралтын их шүтээн цогцлборт ногоон био жорлон байгуулах төслийг мэргэжлийн байгууллагатай хамтран 32 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлсэн байна. За 3 байршилд хийгдгээс нэгэн эко-0-ыг шийдсэн тул за мөн гүйцэтгэлийг хангалтгүйгээр үнэлж байна. За эко-0-ийн хувьд бол байгууллагч аялал жуулчлалын яамнаас бол төсөл хөтөлбөрийг бол зарласан байгаа. Энэ нь бол санхүүжүүлэгдсэн нэгдсэн үндэсний байгууллага. Тэгэхээр манай Орхон аймагт нийт 6 төсөл хөтөлбөрийг бол шалгарсны нэг нь эко-0 хийх ажил байсан. Тэгэхээр энэ эко-0-ыг бол за байгуулагч аялал жуулчлалын газраас бол
3 барил дээр хийх зүйтэй юм гэсэн санал ирээд нэг нь Эрдэнэ таалга. За нэг нь болохоор энэ их шивтэн зохицолбор. За нөгөөх нь болохоор төв зам дагуу гэсэн 3 барилчлыг өгөөд тэр 3 барилчлаас нь тухайн төслийн багийн шалгаруулах баг нь бол улаан яамнаас ирсэн. Ингээд их шивтэн зохицолбор дээр бол за 30 хэдэн сая 32 сая ха төгрөгийн хөрөнгөөр бол ЭК-ны бол баригдсан байна. 5 дахь өдрийн өглөө ахын засгийн дарга зөвлөлийн хурлах оролтой. Үүнтэй төсвийн яг эцсийн байдлаар тооёрно. За мөн дээрэс нь энэ үндсэн чиглэлийн зарим нэг асуудлуудтай, дээрэс нь мөрийн хөтөлбөрийн асуудлуудтай ч гэсэн ахид нэг ярилцсан. Унших зүйтэй байхаа гэж бодож байна. Энэ 3 хоногийн хугацаанд дахид суу. Өгөөсгөний хариулгыг хар. Хөрөг төвшнгөө тодорхойл. Түүнийхээ чиглэлээр асуудлуудыг тайлбар хий. Иргэдийн хурлаар тийм л зүйл байдаг шүү дээ. Та нар ингэж төлөвлөчөөд ямар ч хамааралгүй тайлбар өчтсөн сууж ийн гэдэг үстэй. Тэр нь үнэн л байхгүй яг үнэндээ. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь. Энэ асуудлуудыг тодорхой болгоно. Соёлын төвийн одоо барилга барьж эхлүүлэх гэж байгаа. Тендерний шалгаруулад гэрээ байгуулсан бол ажлынаар эхэлж байгаа байгаа үстэй. Эхлэх юм уу юм уу? Ямар шалтгаан байсныг тэднийг тодорхой болгох улсын төсвийн хөтөлбөр энэ чинь. Тэрийг нь одоо тодорхой болгож бичих хэрэгтэй. Эх хонд эрүүл мэндийн замыг сархиа руу тавих гэж байгаа тэрийг энэ дээр оруулах хэрэгтэй. Зурагчсан хийгдсэн юм уу юу гэдэг. Барилга захиалагч алга. Зурагчсан хийгдсэн юм сархиа руу. Бодоод бэлэн зурагтай тэгэл одоо ингээд зурагчсан хийгдсэн. Төлөвлөх юм уу ганцхан ганцхан сархиа руу. Тэгээд тэрийг бичлээ. Тэр сумын инженерийн шугамлалчийг үе шаттайгаар шинжилгээ өргөдөх одоо шаардлага байгаа мó гэдгээ тодорхойлоод өрөө байхгүй болцсонгүй л одоо энийг хаалтаа ингээд 100% бизнес ажил гэж үзэн шүү дээ. Тэгэхэд 0 гэдээ тавьсан байгаа байхгүй одоо. Ажил дарга. Зоригтой дарга. Тийм үү? Энийг тодорхойлоо. Нэмж хэлэхэд Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл хөгжүүлэхээр шинжилэн боловсруулах, сумын инженерийн шугам сүлжээг үе шаттайгаар шинжилэн өргөдгөх, гэр хороололд өндөр хурдны интернет ашиглах, иргэдийн чөлөө цагаа өнгөрөөдөг талбай, годамж цэцэрлэгт хүрээлэнд интернет ашиглах боломж бүрдүүлэх зэрэг ажлуудын гүйцэтгэл хангалтгүй байгаа юм а. Мөн аймгийн 2019 оны төсвийн төсөл болоод 2018 оны төсвийн зарим зардлын нэршлиг өөрчлөх талаар ярилцсан юм. Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн төслийг 3 дахь удаага засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан. Үүнд үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 9 бүлэг төлөвлөсөн бөгөөд нийт 153 төсөл арга хэмжээг тусгажээ. За ингэснээр эрүүл аз жаргалтай иргэд, нийгмийн дэмжлэгтэй аз жаргалтай иргэд, ажилтай аз жаргалтай иргэд, оюунлаг, ёс зүй, соёлтой аз жаргалтай иргэд, эрүүл хүнс, цэвэр орчинтой аз жаргалтай иргэд гэх мэт 9 бүлгийн зорилтууд хамаарч байгаа юм а. За мөн эх онд 2016 оноос хойш хэрэгжиж эхэлсэн 15 дэд хөтөлбөрийг өргөжлүүлэхээс гадна өвлийн спортын дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан батлуулахаар тусгажээ. Ингээд аймгийн эдийн засгийн нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь за үйл ажиллагааны 9 үндсэн бүлэгтээ төлөвлөгдлөө. За ингээд нэгдүгээр бүлэг эрүүл ад жаргалтай иргэд бүлэгт 2 чиглэлээр 17 зорилтыг дэвшүүлэн 30 арга хэмжээг төлөвлөсөн. Үндсэн чиглэлийн төслөөс анхаарал хандуулан хэлэлцсэн зарим асуудлыг дурдвал заслагдсан багуудын багийн төвийн цогцлбор байрлахад өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах, хүүхэд залуучуудын хоккейн спортоор хичээллэх зориулалт нөхцөлийг хангах, жаргалан цуманд байцааны зойрны асуудлыг шийдвэрлэх, өвлийн хүлэмж байгуулах ногоочдыг бэлтгэх, жаргалан цумын нутаг айргийн гоцгорт байрлах Сиамбигийн үеийн буш хэрэгсүүрүүдэд тулгуурласан натур музей байгуулах, жаргалан цумын уурын зоохыг шинжилэн өргөдгөх, их үүсвэрийг шийдвэрлүүлэх, за орчин үеийн жишгт нийцсэн автовокзалыг барьж эхлүүлэх зэргийг хэлэлцсэн юм а. За үүнээс тодруулж хэлбэл жаргалан цумын уурын зоохыг шинжлэх зайлшгүй шаардлагатайг жаргалан цумын засаг дарга анхааруулж байсан юм а. За учир нь одоогийн уурын зоох нь 74 м квадрат халаадаг, хэрэглээний халуун усаар хангадаггүй гэх мэт олон бэрхшээлтэй байдаг. За үндсэн чиглэлд тусгагдсан уурын зоохыг барихад нийт 2.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд 150 сая төгрөгөөр зураг гаргуулсан байна. Уурын зоохыг барьснаар агропарк барьж ашиглалтанд оруулах эхлэл тавигдана гэдгийг мөн онцолж байсан юм а.
Дулааны цахилгаан станц барих гэдэг асуудал байна. Энэ орох шаардлагатай биелэх үү? За дараагаар нь энэ Зарлан цумын айргийн гозгорт натур музей байгуулна. Энэ хөрөнгө мөнгө нь хаана байгаа, хэн байгуулах юм? За ингээд ер нь үндсэн чиглэлд бүгдөө өөрсдөө саналаа өгж оруулсан учраас биелэхгүй гэдэг нь сайн мэдчих. Ямар ч энэ гурван асуултанд хариулт өгөөч. Аймгийн эзэмшилтийн холбооны ардлын талбай дээр энэ тогтчлтыг хийх гэсэн чинь нөгөө талбайн 3-ны бараг нэг хэсэг одоо нөгөө замын шин зам тавьсан тараас ороод байхгүй болцсон болохоор тэн дээр боломжгүй байна гэсэн чиглэл яригдсан. Өөрийн зүг байснаар манай Зарлан цумны агро барих байгуулна гэсэн гол зорилгын манаас нэг нь яваад байгаа. Технологиор гаргадаг өөрийн зүг бариад хэрэглээний алуус одоо манай сумчид хэрэглээний алуус байхгүй. Одоо байгаа өөрийн зүгэн 62 м3 талбайг халах хүчин чадалтай. Яг хэрэгжилж байгаа одоо талбай нь болохоор 74 м3 талбайг халаадаг юм өөрийн зүг болж байгаа. Хүчин чадал нь үрдэггүй халаалт доголтой юм өөрийн зүг заавал шинжлэх шаардлагатай болж байгаа. Шинжлэхтэй заавалжгүй технологиор болон хэрэглээний алуустай юм өөрийн зүг барихаар аймгийн засгийн үндсэн чиглэл тусгасан. Тэгээ энэ жил ямарсан манай хоёр төлөөлөгч бас энэ үндсэн чиглэл тусгагдаад цаашнаас хэрэгжүүлэх талаас нь нэлээд хөөцөлдөн гэсэн. Зарлан сумын нэр дээр оюут баг дээр газар байдаг. За энийг бол бид нар хөлсөтэй аж ахуйн яам дээр бол төсөл хөтөлбөрийн хүрээнд бол энэ зойрыг барих тендерийн асуудал зарлагдж байгаа. Тэгэхээр эх жилээс бол оюут баг дээр тэр зойр барих асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн. Мөн энэ үеэр хэрэгжүүлэх боломжгүй төслийг хасахыг анхааруулж байсан. За тодорхойлбол Зарлан цумын нутагт айргийн гозгорт байрлах Сиамбигийн үеийн булш хэрэгсгэрүүдэд тулгуурласан натур музей байгуулах гэсэн төслийг санхүүжүүлэлтэн тодорхойгүй тул эх оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн төслөөс хассан юм а. Орхон аймгийн 2018 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний биелэлт 3 дугаар улирлын байдлаар 91.5% байна. Үүнээс 133 гэрээ нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр буюу 11.2 тэрбум, 8 гэрээ нь улсын төсвийн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгджээ. 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаар 2018 оны худалдан авалтын ерөнхий төлөвлөгөөнд 53.6 тэрбум төгрөгийн 283 худалдан авалт тусгагджээ. Үүнд Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11.2 тэрбум төгрөгийн 133 худалдан авалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр эрхэн шилжиж ирсэн 10.4 тэрбум төгрөгийн 8 худалдан авалт, Польш улсын засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд батлагдсан 25.6 тэрбум төгрөгийн 1 худалдан авалт, Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр компанийн 2018 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд тос үйлдвэрийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 7 ажил хийхээр худалдан авалтын гэрээ байгуулсан байна. Харин хөдөлмөр халамж үйлчлэгээний газар боловсрол соёл урлагийн газрын захиалгаар 2.5 тэрбум төгрөгийн 17 ажил энэ онд хийгдэхээр гэрээ байгуулсан байна. 2018 онд Орхон аймаг 53.6 тэрбум төгрөгийн 283 худалдан авалт төлөвлөсөн байна. За энэс өнөөдрийн байдлаар одоо худалдан авах ажиллагаа шалгаж гэрээ байгуулсан 259. За зарласан 9 тендер зураг төсөв болоод техникийн тодорхойлолт ажлын даалгавар хүлээгдэж байгаа 12 ажил хүлээгдэж байгаа юм байна. За аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар худалдан ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 94% биелэлттэйгээр явж байгаа. Мөн Баянөндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 784.6 сая төгрөгийн 51 худалдан авалт, Зарлан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 414 сая төгрөгийн 18 худалдан авалт, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит компанийн өөрийн хөрөнгө оруулалтаар 943.9 сая төгрөгийн 48 худалдан авалтын тендер шалгаруулсан байна. Мөн энэ онд хийгдсэн зарим хөрөнгө оруулалтаас дурдвал улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгөөр 928 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг барьж эхэлсэн бөгөөд ажил он дамжиг хийгдгэр болсон юм а. Мөн Баянзагаан багт 3.4 тэрбум төгрөгөөр инженерийн шугам шүлжээ байгуулах ажлын зураг төсөв гарчээ. За гүйцэтгэж шалгасан 259 оролцогч гэж байна тийм ээ. За эндээс бол ихэнх нь одоо орон нутгийн аж ахуйн нэгжүүд дандаа шалгарсан байгаа. Ерөөсөө нутгийн аж ахуйн нэгжүүд шалгарсан байдаг. Он дамжиж хийгдэж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо иргэшилжиж ирсэн 10.4 тэрбум төгрөгийн 8 худалдан авах ажиллагаа зохион байгуулагдсан байж байгаа.
Эндээс он дамжиж хийгдэж байгаа одоо цэцэрлэг сургуулийн барилгуудын тухайлбал 1-р сургуулийн өргөтгөл, за Яргуут багт баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэг, Булуг багт баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэг гэсэн энэ 3 ажил бол 2018-аас 2019 он хөрөнгө оруулалтанд тавигдсан он дамжиж хийгдэж байгаа ажлууд. Энэ жил бол барилгын ажлууд нь санхүүжилтээрээ бол одоо барилгын үндсэн каркас босоод явсан байх. Оны худалдаа авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд 53.6 тэрбум төгрөгийн 283 худалдаа авалтын хэрэгжилтийг авч үзвэл шалгарч гэрээ байгуулсан 259, зарласан 9, за зураг төсөв техникийн тодорхойлолт, ажлын даалгавар хүлээгдэж буй 12, амжилтгүй болсон буюу шаардлага хангасан тендер ирээгүй 3 ажил байгаа юм а. Ингэснээр аймгийн худалдаа авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний биелэлт 3 дахь улирлын байдлаар 91.5% биелэлттэй байна. За нийт худалдаа авах ажиллагаанд оролцож шалгарсан компаниудын 90 орчим хувь нь орон нутгийнх гэдгээрээ онцлогтой юм а. Манай аймаг багсармал тэжээлийн үйлдвэртэй болж байгаа. Одоогоор байрны болоод тоног төхөөрөмжийн угсралтын асуудлууд шийдэгдсэн ч үйлдвэрлэл явуулж эхлэхэд эрчим хүчний асуудал тулгараад байгаа гэнэ. Баян өндөр суманд 621, Жаргаланд суманд 500 гаруй мал бүхэн өрх байдаг. Иймээс жижиг газар нутагтай манай аймгийн хувьд бэлчээр тэжээлийн асуудал тулгардаг. Тэгвэл Баян өндөр сум малчтад чиглэсэн хэд хэдэн ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь багсармал тэжээлийн үйлдвэр байгуулж буй явдал юм. Ингэснээр худалдааны тэжээлээс илүү шим тэжээл ихтэй малын тэжээлийг зах зээлийн үнээс доогуур үнээр малчтад нийлүүлэх боломжтой болох юм. Түүнчлэн малчид өөрсдийнхөө түүхэн эдийг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан тэжээл болгон боловсруулж авах боломжтой гинэ. Тэгэхээр энэ бэлчээргүй тэжээж байгаа малын эддэг хоол хүнсний асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байдаг. Энэ хүрээнд малчтын санаачлагыг дэмжиж Баян өндөр сум багсармал тэжээлийн үйлдвэрийг байгуулсан. Багсармал тэжээлийн үйлдвэр бол өдөрт 10-аас 15 тонн багсармал тэжээлийг үйлдвэрлэх юм. Багсармал тэжээлийн түүхэн эд нь бидний мэддэг хэвшснээр алтар хомоол, аргал, аг, мөн одоо хужир шүү, хэвэг, будаа, ногоон тэжээлүүд гэсэн ийм зүйлүүдээс бүрдэж эднэрийг холж багсармал тэжээл гаргаж ирж байгаа. Цаашдаа түүхийн эдийг тогтмол түүхийн эдтэй байх зорилгоор 4 улирлын хүлэмжийг бид ашиглалтанд өгч байгаа. Эко Баян өндөр төслийн хүрээнд 4 улирлын хүлэмж ашиглалтанд орсон. Энэ хүлэмжинд усан суурьтай тариа овёс тэжээлийн ургамлуудыг ногоон тэжээлүүд тариалж байгаа. Энэ маань нэг 9 хоногт 15 см гэрээтэй ургаж ургацаа бол авах болцоотой. Тэгэхээр одоо хүлэмжинд нэг удаа бүтэн тариалалт хийхэд нэг гаагаас авах ургацын хэмжээг авч байгаа. Тэгэхээр жилдээ 36 удаагийн ургац хураалт авах боломжтой. Жилдээ бол 36 гаагаас хураалтыг зэрэг авахтай ижилхэн болно. Түүнчлэн энэ ажил нь ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутагт хөрөнгө оруулах гэд олон талын ач холбогдолтойг хэлж байла. Мөн энэхүү үйлдвэрийн түүхэн эдийг бэлтгэх, тогтмол түүхэн эдээр хангах зорилгоор Эко Баян өндөр төслийн хүрээнд 4 улирлын хүлэмжийг ашиглалтанд оруулаад байгаа юм а. Энэхүү хүлэмжийг Хинзээ, Ёндан жамц гэсэн ахмадуудын санаачлагаар бүтээж анхныхаа тариалалтыг хийж туршиж үзжээ. Гаднаас тэжээлч гэх юм одоо тэжээлийн үйлдвэрт холбоотой тэжээлүүд авдаг бол тэр мөнгө бидний орлого цаашаага тухайн үйлдвэрлэгдэг Улаанбаатар руу ч юм уу тэр орж иж байгаа Оросын холбооны өслөл явж байгаа. Тэгэхээр бид нэ дотооддоо үйлдвэрлэгийг болгосноор ажлын байрууд нэмэгдэнэ. Хоёрдугаар айл өрхийн орлого нэмэгдэнэ. Гуравдугаар орон нутагт орох орлогын хэмжээ нэмэгдэж өгнө. Ингэснээрээ энэ орон нутгийн татвараар хийж болох хөрөнгө оруулалтын ажлууд ажилтны нийгмийн асуудлыг шийдэх олон талд ач холбогдолтой. Тэгэхээр Орхон аймгийнхаа иргэдээс бол Орхон аймагт үйлдвэрлэсэн иргэдийнхаа бүтээгдэхүүнийг худалдаж авч гэвшээ. Орхон аймгийнхаа үйлдвэрлэгчийг дэмжиж гэж уриалмаар байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас халамжийн сангаас олгогддог мөнгө аваагүй байгаа иргэдийг эх 12 дугаар сарын 10-ны дотор авахыг зөвлөж байна. Манай аймагт нийгмийн халамжийн зарим санхүүжилт өнгөрсөн жилүүдэд орон нутгийн төсвөөс олгогддог байсан бол эх оноос бүрэн улсын төсвөөс санхүүждэг болох гэж байгаатай холбогдуулан аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас банкнд төвлөрчихсөн байгаа халамжийн мөнгө авахгүй байгаа иргэдийг эх сарын 10-ны дотор авахыг зөвлөж байна.
иргэд маань энэ жилийн хувьд бол нэлийн одоо тэг банкнд илгээгдсэн мөнгүүдээ авахгүй байгаа тохиолдлууд нэлээдгүй гарч байна. Одоо өнөөдрийн байдлаар гэхдээ 208.5 сая төгрөг одоо банкнд төвлөрчөөд байдаг. Иргэд маань мөнгө авахгүй байгаа байхгүй. Тэгэхээр эх жилээс одоо ингээ улсын төсөв рүү шилжих болохоор одоо энэ хүн мөнгө одоо иргэд маань нөхөн авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тэгэхээр одоо бид нар иргэдийгээ юу гэж уриалгах гэж байна гэвэл нийгмийн халамжийн сангийн хөнгөлөлт тусламжууд болон тэтгэвэр тэтгэмжийн мөнгүүд бол банкудад илгээгдсэн байж байгаа. Одоо нэгээс 11 сар хүртэлх мөнгө аваагүй байгаа иргэд маань байвал одоо яаралтай аваарэ гэдгийг одоо харуулж хэлмээр байгаа байна. За үүний одоо нилээдгүй нь одоо тий Ахмадын хүндэтгэл гэж байдаг байгаа. Одоо жил бүр одоо цагаан сар болон одоо Ахмадын баярын өдрийг тохиолдуулаад нийт харьяалгүй Ахмадуудаа харьяалгүй гэдэг маань тийм ээ ажваас аж ахуй нэгж байгууллагын татан буугдсан тий одоо яг харьяалах байгууллагагүй болсон ахмадуудаа 10,000 төгрөгийн хүндэтгэлийг үзүүлдэг. Энэ хүү мөнгө аваагүй ахмадууд маань одоо нилээдгүй байгаа. Энэ 2017 оны байдлаар бол 588 ахмад 18 оныхыгаа гэхдээ чинь 2688 ахмад одоо энэ ахмадын хүндэтгэлийнхаа мөнгийг аваагүй байгаа юм л да. 2017 оноос хойш ахмадын хүндэтгэлийн мөнгө аваагүй ахмадуудын нийт мөнгөн дүн 33 сая орчим байгаа бол 2018 онд бусад төрлийн халамжийн мөнгө аваагүй иргэдийн нийт мөнгөн дүн 176.8 сая болоод байгаа гинэ. Эдгээр нь хөдөлмөр халамж үйлчилгээний газартай гэрээтэй банкуудын дансанд төвлөрсөн байгаа юм. Улсын төсөв рүү ирэх оноос шилжинэ гэж байгаа. За энэ дээр ямар хүндрэл үүсч магадгүй гэхээр одоо энэ оныхоо мөнгийг энэ ондоо багтааж авахгүй болвол ирэх жил улсын төсвөөс бид нар зөвхөн 2019 оны санхүүжилтийг өгнө. Урд оны санхүүжилтийг бол нөхөж өгөхгүй байх юм магадлалтай. Ингэхээр энэ оныхоо мөнгийг одоо хугацаанд авахгүй байгаа бол хүмүүс бол авч чадахгүй байх тийм нөхцөл байдалд хүрч болцсошгүй. Иймд одоо нэгэнд банк илгээгдсэн байгаа, банкнд өөрсдийнх нь нэр дээр орцсон байгаа мөнгнүүдээ бол аммаар байна. За хоёрдугаарт ямар хүндрэл гардаг гэхээр энэ мөнгнүүдийг аваагүй тохиолдолд эдгээр манай байгууллагын өр болж санхүүгийн тайлан баланс тусгагддаг. Ингээ энэ өр одоо их хэмжээний байх юм бол байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй гэж үнэлэгдэхэд хүрдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бас бодоод иргэд маань энэ мөнгнүүдээ яралтай аваарай гэж хэлэх байна. Мөн цалинтай ээж, алдар цолтой ахмадууд, өрх толгойлсон ээж, насны хишиг зэрэг хөтөлбөрүүдийн мөнгүүд улсын төсвөөс бусад нь орон нутгийн төсвөөс олгогддог байсан бол ийхүү эх оноос бүгд улсын төсвөөс олгогдохоор болж байгаа юм. Түүнчлэн цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөө аваагүй ээжүүдийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгааг хэлж байлаа. За улсын төсвөөс санхүүжиж байгаа цалинтай хин одоо мөнгө аваагүй хүмүүсийг авч үзэхэд бол одоо оны эхний 1-ээс 6 сарын байдлаар бол нэг мөнгө аваагүй байгаа 60 гаруй хүн харагдаж байсан. За 7 сараас одоо 9 сарыг хүртэл бол мөнгө аваагүй 200 илүү ээж байна лээ. За энэ хүмүүс маань одоо санхүүжилт ормогц мөнгнүүдээ авах хэрэгтэй байгаа. Мөн ахмадын хүндэтгэлийн мөнгөө аваагүй ахмадуудын хувьд халамжийн сангаас өөрийнх нь нэрээр мөнгө илгээгдсэнийг мдээгүй байх тохиолдлууд гардаг гин. Тиймээс өөртөө энэхүү мөнгө илгээгдсэн эсхийг мэдхийг хүсвэл Харьяа багийнхаа хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулж мэдэх боломжтой байдаг юм байна. Тиймээс банкнд төвлөрчихсөн байгаа халамжийн мөнгөө аваагүй байгаа иргэд та бүхнийг эх 12 дугаар сарын 10-ны дотор авахыг зөвлөж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын хэмжээ улсын хэмжээнд нэмэгдэж байгаа. Сүүлийн 1 жилийн хугацаанд гэгтэл улсын хэмжээнд 12 мянган хос гэрлэлтэд цуцлуулсан байна. Харин манай аймгийн хувьд гэр бүл салалтын тоо энэ оны эхний 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулахад 9% өсжээ. Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлсэн шүүхийн шийдвэрлэх хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан байдалд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн багш нар болон нээлттэй нийгэм форумын судлаачид хамтран дүгнэлт хийсэн байдаг. Үүнээс үзэхэд гэр бүл салалтын хэмжээ жилээс жилд ихсэж байгаа бөгөөд сүүлийн 1 жилийн хугацаанд улсын хэмжээнд 12 мянган гэр бүл салах хүсэлтээ гаргажээ. Харин манай аймгийн хувьд гэр бүл салалтын тоо энэ оны эхний 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулахад 9% өсжээ. Аймгийн статистикийн хэлтсийн мэдээлж буйгаар энэ онд 335 хос гэрлэлтэд бүртгүүлсэн бол 145 хос гэрлэлтэд цуцлуулжээ. Манай аймагт гэр бүл цуцлалтын тоог сүүлийн 3 жилээр авч үзвэл 2016 онд 126, 2017 онд 134,
2018 онд 145 байгаагаас гэр бүл цуцлалт жил ирэх тусам улам бүр нэмэгцээр байгаа нь харагдаж байна. Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлээ цуцлуулсан 145 хүний 38.5% нь 10-аас 14 жил хамт амьдарсан хосууд байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд хийгдсэн судалгаанаас үзэхэд энэ асуудал нийгмийн эмзэг сэдэв болж хувирсан нь тодорхой байна. Гэр бүл салахад хамгийн их хохирлыг хүүхэд амсдаг. Сэтгэл санааны дарамт сургуулаас завсардах, насанд хүрээгүй үедээ хүнд хөдөлмөр эрхлэх зэрэг нь гэр бүл салалтаас үүдэлтэй байгаа нь судалгаагаар тодорхой болжээ. Мөн 2016 онтой харьцуулахад 2017 онд гэрлэлт цуцлуулах маргаан 247 хэрэгээр буюу 20.7%-аар, эцэг тогтоох хэрэг 32 буюу 16.7%-аар, эцэг их байх эрхийг хасах нь 5 буюу 62%-аар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан 223 хэрэг буюу 58%-аар өссөн байна. Мөн энэ онд 2017-оос 2018 онд шийдвэрлсэн гэр бүл цуцлах маргаануудаас 80 шийдвэр магадлал тогтоолд судлаачид дүн шинжилгээг хийжээ. Судалгаанаас үзэхэд дээрх хэрэгүүдэд шүүхээс алдаатай шийдвэрийг хийхэд гаргасан байна. Харин дээрх судлаачдын баг шүүгчийн шийдвэрлсэн хэрэгт дүн шинжилгээ хийхдээ хараат байдалд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдоогүй гэдгээ тодтогч байсан юм. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээгээр үргэлжилж байна. Бидний амьдралд санаж дурсах аз жаргалтай агшин их байдаг. Аз жаргал бэлгэлсэн атраа бяцхан үрээ хүлээж байх жаргалтай өдөр хоногуд мөнхийн хайрыг гэрчлэх 20 өдөр. Хөдгөө эрдмийн далаагаар аялснаа дурсан санах мөнгөн хонхны баяр. Амжилт бүхнийг хамтдаа бүтээлцдэг хамт олон жаргалтай цовдонтой баяр гонгийн альч үед дэргэд байж түшиг тулгуур басан хайртай хүмүүс найз нөхөд энэ бүх хүмүүс бидний дурсамжтай мөнхөд байсаар байдаг. Таны энэ дурсамж бүрд хамгийн нандин оршин байдаг эрхэм хүмүүсийн бүх төрлийн гэрэл зургийг бид уран сайхнаар болгох болно. Эрдэнэт хотноо шинээр нэгдсэн Макс гэрэл зургийн студ нь жирэмсний зураг, амьд хамт олонны зураг болон өрх тусгаарлаж галх боломтой бадраах гэж байгаа хосуудтай зориулж хормын баг зөвлөлгийг танд санал болгож байна. Хормыг хийхээр төлөвлөсөн эрхэм хосууд та бүхэн хормын баг зөвлөлгийг сонгосноор студийн уран сайхны зураг, хормын үйл ажиллагааны бичлэг, хормын үйл ажиллагааны гэрэл зураг, хосуудын дурсамжид видео танилцуулгатай болох боломжтой юм. Мөн бид зургийн чанартаа илүү анхаарч бүх зургнуудаа хамгаалалтын хуулга нааж өгөхөөс гадна таны угаалгасан зургнуудыг файлаар хуулж өгөх болно. Та манай студиэс зөвхөн зураг угаалгаад гаргалгүй, зургандаа тохирсон жаз нэр амнуудыг сонгох боломжтой. Бид таны гэрэл зургийг тав тухтай тохилог орчинд таны хүссэн өнгө загвар хэв маягаар буулгах болно. Та биднийг зарим үйлдэлээрээ бид таны дурсамжийг хамгийн сайхнаар мөнхлөе. Хүний амьдралын хамгийн дурсамжтай агшин ой ухаанаас мартагдахч гэрэл зурганд тодоос тод үлддэг. Манай хаяг Номын телевизийн байр Макс гэрэл зургийн студ Захиалга өнгөн хотоос 7577 71 77. Чухлыг шударгаар шуурхаа үргэн нураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ өндөрлж байна. Хөтөлбөрийн төгсгөлд ус цагуур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агарын мэдээллийг хүлээн авна.